Монгол улсын гавьяа тасгалжуулагчийн Ондонгийн Төмөр Батагийн нэрэмжит 7 дахь удаагийн боксын олон улсын тэмцээн Дорнот аймагт болж байна. Тэмцээний нээлтэнд аймгийн цэцэдрийн орлогч Дорнот аймгийн боксын холбооны тэргүүн Хэрлэн сумын цэцэдрэг бөгөөд Чойсон хотын захирагч аймгийн биеийн тамир спортын газрын дарга боксын спортоос төрөн гасан анхны гавьяат Аз ТV-ийн хошуу аварга Алтан хуйг Монгол улсын хөтөлмөрийн баатар Монгол улсын гавьяа тамирчин Бээжин 2008 зуны олимпийн наадмын мөнгөн медальт Сердамб Монгол улсын гавьяа тамирчин Азийн наадмын анхны аварга Аз ТV-ийн аварга зуны олимпийн Рио 2016 наадмын хүрэл 2017 оны дэлхийн аваргын хүрэл медальт отхон талай дэлхийн аваргын анхны мөнгө дэлхийн аваргын анхны хос медальт олон улсын хэмжээний мастер Алтан цэцэг нарын зочид оролцлоо. Одоо манай бокс сайн яваа аймгийн багт. Одоо манай хүү ажилладаг гэдэг баг нь хүчтэй. Хамгийн гол нь тэр шалтгаан юунд байв нөхөр бид нар чинь босоо Улаанбаатархны бодвол энэ Орос морс руу гараад зодолчдөг. Тэгэхээр ч хүүхдүүдийн чи Оросод зодолсноо бидний мартаарай л гэдэг. Тэгэхээр хүүхдүүд чинь айгүй ирмэг зоригтой үзэлтэй. Камерт олонтой. Үнсэлтэй сайтай. Одоо дээр үе бодох юм бол цаал хондоо болсон байна хүүхдүүдийн дээр. Спортын урлаг нь гоё болсон. Тэгээд урд нь нүдэн зодолдог тийм юм энэ байхгүй болсон тийм. Энэ бол одоо Дорнодын бокс бол одоо бас олон жилийн түүхтэй. Олон жилийн гавьяа шагналтай. Олон одоо Аз төв дэлхий тийм ээ. Төв дэлхийд одоо нэр алдаа дууссан олон сайхан тамирчид энэ Дорнод нутгаас тулсан. Энэний одоо гол одоо дэлхүүр нь гол одоо амжилтын эзэн нь болохоор одоо Яндгийн Төмөр Батаа гэдэг энэ эрхэм хүн байгаамаа. Тэгэхээр энэ үний одоо нэрмж тэмцээн өнөөдөр одоо үнэхээр бас одоо Монгол орны өнцөг болон бүрээс одоо ирсэн тамирчид одоо орон зөвлөж одоо ордууч аваа цамбага одоо үзэж байна. Тэгэхээр одоо энэ бол энэ тэмцээн бол үнэхээр сайхан одоо эхэлж байна. Монгол улсын гавьяа тасгалжуулагч миний анхны багшийн маань тэмцээнээс 7 дахь удаа ингээд Дорнот аймагт ингээд амжилттай зохион байгуулж байгаа бас нутгийнхаа удирдлагууд болон бас бокс үздэг дэмжигч та бүхэнд маш их баярлалаа. Тэгээд 2007 онд анх Төмөр Батаа гишүүн тэмцээн зохион байгуулад 2 жилийн удаа болдог тэмцээнийг ингээд маш амжилттай зохион байгуулж Дорнотынхоо бас ард түмэнд баярлалаа гэж хэлье. Тэгээд Дорнод нутгаас манаас олимпийн медальтууд маш олон төрөх болтугай гэж хүсээрэй. Монгол улсын гавьяа тасгалжуулагч спортын мастер Төмөр Батаа багшийн нэрэмжит боксын олон улсын тэмцээнийг анх 2007 онд Тухайн аймгийн биеийн тамир спортын газрын дарга асан аймгийн иргэдийн төлөвчдийн хурлын дарга асан Зоригт Баатарын санаачлагаар зохион байгуулж эхэлсэн. Анхны тэмцээнд хөрш зэрэгэлдээ бүгд нарамдагтаар дурс Оросын холбооны улс болон Монгол улсын аймаг хотуудаас 14 баг клубын тамирчид 12 ангилалд хурдгүйч ахвал цамбаагаа сорин өрсөлдөж байсан. Түүнээс хойш 2 жил тутамд тэмцээнийг зохион байгуулж жилээс жилд оролцогчдын тоо тамирчдын ур чадвар өсөн нэмэгдэж байна. Энэ удаагийн тэмцээнд 140 гаруй тамирчин 19 жингийн ангилалд оролцож байна. Энэ тэмцээнд 14 хүүхдийн тамирчны бүрэлдэхүүнтэй ирсэн. Тэгээд энэ тэмцээнд одоо хамгийн анх 2019 онд ирж ирсэн. Тэгээд одоо 3 дахь удаага ирж байна. Тэгээд тэмцээн их гоё болж байна. Гоё эхэлж байна гэж бодож байна. Төмөр Батаа багшийн үеэс эхлээл ер нь тамирчид нь ер нь тогтмол сайн амжилттай тэмцээнүүд оролцдог. Олимпийн дэлхийн аваргын медалууд байна. Азийн наадмын медалууд, олон медалууд байна. Маш сайн аймаг гэж бодож байгаа бокс. Аймаг сайн бэлтгэл хийсэн. Тэгээд өөрөөсөө дээжинд орж байгаа. Би өөрөө 48 тоглолтын. Тэгээд 54 кг орж байгаа. Тэгээд бэлтгэл бол сайн байгаа. Тэгээд төрүүлнэ гэж бодож байна. Жил болгон бол бас Орос хятад хөрс зэрэгэлдээ улсууд маань хүрэлцэн ирдэг байсан. Гэхдээ энэ жилийн одоо тэмцээнд бол Улаанбаатар хотын Көдөбүүд бус аймгийн одоо шилдэг ийм боксчд хүрэлцэн ирсэн байна. Тэгээд Төмөр багшийн энэ тэмцээнээс олон бас төв дэлхийн тийм авраг одоо тамирчид төрөн гарсан байдаг. Тэгээд энэ тэмцээнд бас Монголын боксийн одоо ийм дасгалжуулагч тамирчид маш оролцох ийм сонирхолтой байдаг. Монгол улсын гавьяа тасгалжуулагч Төмөр Батагийн хувьд Оросын холбооны улсыг биеийн тамирын дээд сургуулийг багш тасгалжуулагч мэргэжлээр суралцсан төгсөж Улаанбаатар Төмөр замын замчин нийгэмлэг хөлбөмбөгийн тамирчин Монгол улсын боксын шгшээ баг тамирчнаар гараагаа эхлүүлж байжээ. 1983 онд Дорнот аймагт томилогдсон ирж одоо хүртэл ажиллаж амьдарч
бүс улс төв дэлхийн олимпийн наадмын медальтай тамирчдыг төрүүлж аймаг орон нутгата боксын спортыг хөгжүүлэхийн төлөө сэтгэл зүрх ажил амьдралаа зориулж байгаа эрхэм хүү юм а. Энэ тэмцээнд олон баг тамирчид оролцож байна. Ялангуяа энэ улам тэмцээнийг одоо аймгийн захиргаа одоо биеийн дамжуулалтын байгууллагууд нэг сайхан дэмжиж тэмцээнийг маш сайхан зохион байгуулж байгаад миний хувьд туйлын баяртай байна. Ялангуяа бид бүхнийг бас урьж энэ тэмцээний ажиллагаанд оролцуулж байгаад баяртай байна. Ингээд төмрөөгтэй багшигаа цаашд нь амьдралд нь ад жаргалсаа сайхан урд удаан наслахыг хүсэн өрөөё. Манай хүүхдүүд сургууль төгсөөд явчихдаг. Тэгм болохоор өсвөр бага насны хүүхдүүдээрээ голчлон нөгөө энэ тэмцээний зохион байгуулсан. Тэгээд багууд сайн ирж оролцож байна. Тэгээ ганц харамсалтай юм энэ нөгөө дайны юунаас болоод Оросын холбооны улс хятад хоёрын улс баг ирж чадахгүй болсон. Өмнө 91-д байж байгаа тэмцээн 3 хоногийн өмнө бид нар чадхаа байлаа гэж хэлсэн. Тэн дээр жоо тэрнээс бол одоо тэмцээн гоё өрсөлдөнтэй болох аа. Одоо би одоо Төмөрөтэй багшийн шавныхын шавны нөхгүй. Тэгээ одоо хүүхдээ байхдаа энэ багшийн тэмцээнд ордог байсан. Сүүлд 2012 онд ирж төрүүлж ирсэн. Одоо 14 жилийн дараа Дорнод аймагт ирж байна. Дорнод аймаг маань хөгжөөд гоё болсон байна. Тэгээ хүүхдээ байхдаа дэмждэг байсан одоо Дорнод нутгийн ах эгч нартай бас баярлалаа гэж хэлээ. Бас энэ тэмцээн сайхан болж байна. Төмөрөтэй багштай болон Эрдэнэ хоёр ахтай баярлалаа гэж хэлмээр байна. Төмөрөвтэй багшийн бэлтгэсэн шавнараас улс төв дэлхийн аврах шалгаруулалт тэмцээнээс медаль хүртсэн шагналт байранд шалгарсан өндөр чансаатай тамирчид төрөн гарсан байдаг. Азийн наадмын анхны авраг Аз твийн авраг зуны олимпийн Рио 2016 наадмын хүрэл 2017 оны дэлхийн аврагын хүрэл медальтай Дорж Нимбогийн отгон далай, дэлхийн аврагын анхны мөнгө, дэлхийн аврагын анхны хос медальт, олон улсын хэмжээний мастер Лут сайхны алтан цэцэг тэргүүтээ шилдэг боксчид олноор төрөн гарсан.